За ингээд та бүхэнд бид энэхүү бичлэгээрээ рагбигийн дөрмийн энгийн ойлголтууд мөн тухайн техникүүдтэй холбоотой бас хийж болох дасгалуудын энгийн хувилбаруудыг та бүхэнд аль болох хүргэх гэж зорилоо. Ингээд та бүхэн маань цаашаа бас өөрсдөө судалж энэхүү сурч мэдсэн зүйлсээ улам баяжуулж өөрсдийнхоороо хөгжүүлэх бас боломжтой гэдгийг бас илэрхийлье. Энэхүү бичлэгэнд бас дэмжлэг үзүүлсэн Ази рагбигийн холбоо мөн АСУ-гийн сургуулийн мөн рагбигийн тамирчидаа бүгдэнд нь талархал илэрхийлье. Ингээд та бүхэнд бүгдээрэнд нь рагбигийн болон спортын өндөр амжилт хүсье.